За энэ хилцээрийг бол Соёрхон Батлагыг бол дэмжиж байна. За ер нь бол Казахстан улс маань өнөөдөр бол нэг хүнд ноогдох нь бол $14,000 байгаа. За цаашдаач өсөөд Казахстаны эдийн засаг бол өдрөөс өдөр сайжирч байгаа л да. За манайх одоо харамсалтай өнөөдөр нэг $6,000 л байна. Уул нь бид нэг 30 жилийн өмнө адилхан нэг гараанаас эхэлж исэн байхгүй юу? Бид нар арай дээгүүрч явж исэн. Гэтэл харамсалтай энэ нүүрсний хулгайчид энэ бүх юмнуудтайгаа бид нар эвлэрснээс болоод энэ төмөр зам энэ ажил төрөл хийж байгаа энэ улсууд нь хариуцлагагүйгаас болж манай Монгол улсын иргэдийн 30% нь ядуу байгаа. Бүр цаашлууд одоо 50-60% нь ядуу болчих гээд байгаа. Ийм байдалтай байна. За альва нэг сайд одоо ажил төрөл хариуцаад ажил ихтэй бас ингээ юм үлдээж явах хэрэгтэй. Бакер сайд бол сайн байна. Тэ. Ямар ч байсан одоо ажил хэрэг болгоод энэ Монгол улсынхаа иргэдийг энэ тэтгэврийн сангаас авах боломжийг хангаад ингээ энэ хилцээрийг Соёрхон Батлах энэ төвшөнд авчираад өнөөдөр батлуулах гэж сууж байна. Их сайн байна. За үүнээс гадна бол за нөгөө муу хөлөөд идэг Эрдэнэ ч гэсэн бас хамгийн олон хүн ажилладаг байсан Солонгосыг авчирж оруулж ирээд батлуулж ирсэн. Бид нар бас сайн үеийг сайнаар хэлждэг байх хэрэгтэй. За нэг юм тодруулъя. За энэ Казахстан улс маань давхар иргэншил зөвшөөрж байгаа юу? Ямар байгаа вэ? За манай бас гишүүд юм ойлгохдоо зарим нэг тааруу байдаг. Энэ тэтгэврч одоо шимтгэл шүү дээ. Өөрийнх нь ажиллаж исэн тэр бараг хадгаламж гэж хэлж болно. Ийм л зүйл. Зарим нь бол одоо бараг халамж төрөөс үзүүлж байгаа юу ч үлээ. Тусламж гэдэг юм. Тиймэрхүү ойлголттой байдаг шүү. Тэгээ тэр ойлголтуудаа засаарай. Ганцхан одоо тэр дарагдаа үнэж ч юм уу. Тэр хүндээ зүтгэх ёстой гэсэн ийм ойлголттой хүмүүс их байна. Ер нь энэ одоо байнгын ороо чуулган дээр би ер нь байн үг хэлжээ гэж бодож байна. Энэ үг хэлж явах асуулт асууж байгаад бас нөгөө дураараа орж иж хажуутлаас ярина. Наацхээс ийм соёлгүй болцсон байх шүү нөхдүүд. Гэх мэтлэнгийн ийм зүйл байна. Тэгэхээр цаашдаа одоо цөөхөн үед нэг 4 сар болж байгаа засгийн газар гэхэд бас хөөрхөн юм амжуулаад байна шүү. Сайнаар мууг нь муугаар хэлэх ёстой. Болж байна. Цаашдаа ч одоо тэгээ сайн ажил. Тэгээ болохгүй өтөхгүй байвал бас хэлж яриад арга хэмжээ тооцоход бэлэн байгаа шүү гэдгийг хэлье. За баярлалаа.